Өглөөний мэнд хүргээ ирэх үзэгчтэй кофе цай нэвтрүүлгийн Бям гарагийн эхний дугаар үзэгч та бүхний хүртэл олох гэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Burton English төвийн захирал Адиавалд, за мөн Burton English төвийн менежер Насан болноор өргөдөө оролцож байгаа. Та бүхэндээ шинэ өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Өглөөний мэнд. За өглөөний мэндийг та гуравтаа хүргэе. Тэгээд яг одоо хамгийн ихний кофе цай ярилцлагын нэвтрүүлэг маань эхлэх гэж байна. Тэгэхээр зочдоо халуун кофе цайгаар дайлдаг уламжлалтай кофе уух уу, цай уух уу? Кофе жуус, цай жуус, халуун буцалсан сууж болох уу? За, болно. Байж болох юм аа. За, таны хувьд? Чиний хувьд? Адил. За, цай ууя. Кофе цайгаа явуулж байгаа хооронд гурлаа яриагаа эхэлж аяа. Тэгэхээр Burton English төвийг үзэгчд маань бас мэдэх байхаа. Тэгээд англи хэлний сургалтын төв тэр дундаа их онцлогтой, бусдаас бол бас их онцлогтой сургалтын төв гэдгээр нь бол бас энд явж исэн хүмүүс бол мэдэх байхаа. Тэгээд одоо яг байгуулагдаад 1 жилийнхээ ойтой залгаж байна. Тэгээд энэ төвийнхээ талаар бас үйл ажиллагаа талаар яриагаа эхлэх үү. Тэгээ, юуны өмнө манай төв бол Памука боловсролын төв. Энэ боловсролын төв маань англи хэлний онлайн хичээлийг Америкийн нэгдсэн улсаас аль биесний зөвшөөрлөлтөөр оруулж иж монгол хэлний хөрвүүлсэн. За үүний хажуугаар бас бид нэр Америкийн нэгдсэн улсын коллеж, ихтэй сургууль, 10 жилийн сургуулиуд руу оюутан сурагчдыг зуучлах үйлчилгээ үзүүлдэг ийм боловсролын төв байгуулга байгаамаа. Тэгээд өнөөдрийн бидний голлож, онцлон танилцуулах гэж байгаа энэ Burton English гэдэг хөтөлбөр маань маш их онцлогтой. Яагаад гэвэл энэ маань өөрөө Америкийн нэгдсэн улсад боловсруулагдаад дээрэс нь монгол хэлний аль биесээр орчуулагдсан хамгийн анхны юм онлайн ухаалаг платформ хичээл болчиход байгаа юм. Тэгээд энэ юугаараа бусад хичээлээс ялгаатай юм бэ гэхээр бидний хамгийн их зорьсон зүйл маань нэгдүгээрт өнөөдөр англи хэлний хэрэгцээ маш их өндөр байна. Ажилд орё гэхэд эсвэл ажлынхаа албан тушаалыг ахиулъя гэхэд эсвэл ер нь гадаадад очиж суралцъя ч гэсэндээ мэдлэг хүрээгээ тэлье гэвэл ер нь англи хэл маш их давмгаалчод байна. Зөвхөн хэдэн баримтууд байдаг. Манай Наска англи хэлний талаар нэлээд онцгой хэдэн баримтуудыг дурдж өгөө. За тэгээ. Тэгэхээр дэлхий дээр нийт 7 тэрбум хүн амьдардаг. Тэгэхээр тэрний 7 нутмын нэг нь англиар ярьдаг байгаа. Тэгээд бас өөр нэг сонирхолтой баримт нь англи хэл дээр бичигдсэн бүх материалын 90% нь хамгийн түгээмэл 1000 үгийг ашигласан байдаг. Тэгэхээр тэр эд шидтэй 1000 үгийг бид нэр сурч юм бол англи хэлийг 90% ойлгох боломжтой. Тэгээ өөр бас нэг жишээ болохоор бүх нисэх онгоцны бодлоор зөвхөн англиар ойлголцдог. Өөрөөр хэлбэл нэг буух, хөөрөх зөвшөөрөл нь бүгд англи хэлээр явагддаг гэсэн үг. Бас их сонирхолтой тоо байт юм байна. 7 хүн тутмын нэг нь англиар ярьдаг гэд. Ер нь хүний одоо нөгөө хаач очсон дэлхийн аль ч улсад очсон англи хэлтэй байхад бол тэр хүн газар тахгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас их үнний ортой зүйл байгаа. Тэгэд Burton English төвийн гол онцлог юу вэ? Сургалтын. За мэдээж олон сургалтын төвүүд байгаа. Аль биесний эрхтэй гэдэг утгаараа бол танах бол бас маш олон зүйлийг бол мэдээж мэрэгжлийн төвшөнд тэр хүнийг одоо нөгөө сурахын төлөөл багталтай тэгээд онцлог. Яг үнэ. Ер нь би бол нэг 1990-ад онд хамгийн анх англи хэлийг сурах хүсэлтэд автчихсан хүн дээ. Тэгээд хамгийн анхны гараагаа яаж эхэлсэн гэхээр одоогор энэ хүнсний хорийн тэнд нэг худвалт тэр үедээ хамгийн анхны англи хэлний курсуудын нэг нь эхэлсэн байсан. Тэгээд тэр сарын курс нь миний бодож ирснээр одоо 5000 төгрөг байлгүй да. Тухайн үед тий. Бас л өндөр байсан. Их л өндөр байсан миний хувьд бол. Тэгээд ааваасаа очиж их л уран үгээрээ ашиглаж одоо ингээд синхрүүлээд надад 5000 төгрөг арайгаас салгаад би очиж тэр курс сурч ирснээр сандгийн. Тэгээд тэр курст очиход бол англи хэлний багш маань ясан юм дээр орос хэлний багш байж таарсан. Англи хэл хаан сурсан юм мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан надад ямар ч байсан A үсгээс нь Z үсг хүртэл нэг 26 үсгийг бол цээжлүүлсэн, зөв цээжлүүлсэн. Учир нь би нөгөө H үсгийг A гэж дууддаг байснаа тэн засуулж яснаа сандгийн. Тэгээд тэгж миний англи хэл сурах хүсэл маань хамгийн анхныхаа алхмаар хэлж байсан. Тэрнээс хойш ер нь англи хэл сурах олон аргуудыг би баг бүгдийг хэрэгж үзсэн байх. Одоо хүмүүс ярьдаг л да орчинд нь сурвал англи хэлийг илүү хурдан сурнаа гэдэг. Орчинд нь сурч үзсэн. За албан ёсных нь яг курс ч юм уу ихтэй сургуулийн боловсролын хөтөлбөрөөр явбал сайн сурнаа гэдэг тэргээр нь явж үзсэн. За дээрэс нь хуваараа сурж болно. Хуваараа би ингээд бие даа сурч үзсэн. Гэх мэтээр ер нь бүх аргуудыг хэрэгжилж үзсэн л дээ. Тэгээ яг сүүлийн үед англи хэлний курсүүдэд рекламад ашигладаг нэг арга байдаг. Богино хугацаанд хурдан сургана. Тэгэд энэ бол хамгийн худлаа зүйл байсныг л ойлгосон. Англи хэлийг сурах товч зам гэж байдгүй юм байна л гэдгийг ойлгосон. Тэгээд өнөөдөр бас хэдэн бэрхшээлүүд байна англи хэлийг сурах хүсэлтэй хүмүүст. Шууд ажлаа тараад явъя гэхлээр нэгдүгээрт цаг хугацааны асуудал одоо маш хэцүү болсон байна. Хүмүүс улмал завгүй болж байна. Англи хэлний курст бүртгүүлээ тийшээ явахын тулд замын төгжрөл ямар билээ тийм ээ. Тэгээд ажлын дараа гэртээ зав чөлөө цагаа гаргаж одоо гэр бүл хүүхдтэйгээ байх хугацаа хэрэгтэй байдаг. Эсвэл өөр зүйлийг ч гэсэн хүмүүс хийх хүсэл сонирхол байдаг.
За цаг хугацааны асуудал байна. Хоёрдугаар төлбөрийн асуудал. Хэд хэдэн курсуудын судалгаа хийж үзэхэд бол нэг курсын төлбөр бол одоо ер нь 500-600 мянга болчих. Тэр чинь ерөөсө сар хагасын курс шүү дээ. Хэрвээ би 5 курс дамжуулан одоо сурья гэвэл 5-6 курс сурья гэвэл надад сая 2 сая төгрөг хэрэгтэй болчиход байгаа юм л да. Тэгэхээр санхүүгийн асуудал бас хүнд байна. За дээрэс нь англи хэлний энэ гэрийн даалгавар очиж шалгуулад тэгээд шинэ хичээл заалгахын төлөө тэр хүний зарцуулж байгаа тэр бусад мөнгө төгрөг, цаг зав эдгээр бүх зүйлүүдийг аваад үзсний дараа эргээд курсээс үлдэж байгаа зүйл нь сертификатнаас өөр юм юу үлдэж байна гэдэг асуулт гарч ирдэг юм байна л да. Тэгэд энэ бүх зүйлүүдийг бодож үзсэн. Дээрэс нь танхимын сургалтын нэг хэцүү зүйл нь багш яг боловсруулсан хөтөлбөрөөр дагуулсан. Тэнд сурж байгаа хүмүүс төвшингийн хүмүүс байдаг. Мэдээж нэг зарим хүмүүс нь англи хэлний мэдлэг нэг төвшөнд байж болно. Суралцах арга байрал. Дээрэс нь сурах явцынх нь хурд арга барил нь хоорондоо өөр байснаас болоод нэг нь жоохон хоцрогддог, нэг нь жоохон төрүүлдэг. Эсвэл нэгэнд нь анхаарал тавихаар нөгөөтөнд нь хямдар, тэр нь жоохон уйтгартай санагддаг ч юм уу. Тэгэд энэ бүх зүйлүүдийг шийдэхэд бидний судалгаа хийж байгаад сонгон шалгаруулад хүсэлтэд тавьсан боловсролын төв маань Burton гэдэг Америкийн боловсролын төв байгаа. Эднийх болохоор онлайн платформ дээр суурилагдсан. Тэгэд онлайн платформ дээр суурилагдсан гэхэлэр ямар учиртай юм гэхэлэр орчин үеийн ухаалаг гэдэг технологиг ашигласан байна л да. Тэр нь юу гэхэлэр хүн онлайнаар англи хэлээр сурчих хугацаанд тэр хүний суралцах явцаас шалтгаалаад цаад програм нь алгоритмыг өөрөө тооцоолоод энэ хүн хурдан сурдаг хүн байна гэдээ гэрээний даалгавар нь хүндрээд эхэлдэг. Тэр хүн удаан сураад ч юм уу эсвэл ганц нэг гэрээний даалгавар алгасаад яваад байх юм бол гэрээний даалгавар нь нөгөө хүндээ жоохон хялбарчлагдаж өгдөг. Цаанасаа тийм алгоритмтэй. Энэ бол ерөөсөө ямар ч англи хэлний курс ч юм уу програм дээр суурилагдаагүй анхны технологи. Тэгэд энэгээр энэ Burton гэдэг энэ Америкийн програм маш сайн технологийн нэвтрүүлснээр давуу талтай. Тэгэд энийг бол бид маш их олзуурхаж хүлээж авч байгаа. Яагаад гэвэл энэ хувь хүн өөрийнхөө цаг завыг ашиглаад ингэ сурах боломжтой. Өдөрт 5 гэрээний даалгавар өгнө жишээлбэл тэр 5 гэрээний даалгавраас тэр хүн үзэж байгаад нэг гэрээний даалгавар хийхэд дундаж 5 минут л зарцуулна. Хүн одоо нэг цайгаа уух зураа ч юм уу эсвэл одоо хүн хүлээх зураа ч юм уу автобусны буудлын дээр сууж байхдаа нэг гэрээний даалгавар хийгээд амжиж боломжтой. Тэгэхээр нэг өсөндөө тэр нь хүнд биш арай хялбар санагдана. За тэгээд гэрээний даалгавраа хийгээд дуусчдаа 25 минут цаад зорилго нь тэр хүнийг өдөр болгон оруулахын тулд цаанаас урамшуулсан системтэй. Гэрээний даалгавар хийсэн хүн болгонд зоос буюу оноо өгнө. Тэр оноогоо цуглуулж байгаа тэр хувь хүн маань энэ Burton English-ийг Америкаас хөгжүүлж байгаа тэр компани Азийн суглаанд оролцох боломжтой. Хэрвээ тэрэн дээр шалгах юм бол ухаалаг гар утсаар шагнуулад тэрүүгээр англи хэлний хичээл үзэж авах боломжтой. Гэх мэт ийм урамшуулсан хөтөлбөртэй. Дотроо бас аватар буюу өөрийнхөө зургийг ингэж солиод байх боломжтой. Тэрийг хөгжүүлэхийн тулд бас заавал өндөр оноо аавна. Нэгэсэндээ олон үг цээжлэх тусам, олон дүрм унших тусам, олон материал уншиж танилцах тусам оноо нь өндөрсөд ийм урамшууллын тогтолцоотой цаанаасаа. Тэгэд энэ бас өөрөөр төвжид байгаагүй англи хэлний хичээлийг ийм тоглоом шиг тийм ээ жоохон сонирхолтой хэлбэрээр хөгжүүлж өгсөн энэ их таалагдж байгаа. Танай төвийг сонсч байсан л да өмнө нь Burton English төвгээд насан бол менежер ярих байх л да. Яг энэ арга маань ямар одоо тухайн хүний нөгөө онцлог дээр суурилсан ч байт юм уу? Америкийн нэгдсэн улсаас албан ёсны эрхтэй гэж байгаа. Тэгэхээр Burton гэдэг хүний талаар бас би сонсч байсан. Тэгээд энэ мэдээж тухайн хүн бол англи хэлийг сурья гэхэд цаг зав, мөнгө төгрөг гэд маш их юма зарцуулдаг. Тэгээ өнөөдөр бол тийм цаг зав нь байна уу? Боломж нь бол хэцүү байгаа шүү дээ. Тэгэхээр ажил дээр ингээд зүгээр нэг боломжтой юм цаг завтай үе байдаг шүү дээ. Тэн дээрээ гэрээний даалгавраа хийх ч гэдэм үү. Ер нь бол сурахад хамгийн одоо давуу талтай юм арга л гэж би сонссон. Тий. Тэгэхээр Burton гэдэг нь Английн эрдэмтэн хий шинжээч тагнуулч тийм хүний нэрээр нэрлэгдсэн ийм платформ бай. Тэгэхээр тэр хүн дэлхийн 29 орны хэлийг бие даасан тагнуулч юм байсан. Тэгэхээр тэр хүний талаар нэг түүх хэлэхэд тэр хамгийн анх удаа Арабын ертөнц рүү нэвтрээд тэгээд амьд гарч ирсэн тийм цагаан арьстай хүн байна. Тэгэхээр яаж амьд гарч ирсэн бэ гэхээр араб хэлийг сурцсан. Тэгэхээр арабын ертөнцид одоо юу гэдэг араб хувцсаар нь хувцлаа тий. Тэгээд чөлөөтэй нэг тухайн орны хэлээр ярихлаар чинь хүмүүс таниагүй байна л да. Тэгээд буцаж одоо тэндээ нэг тагнуулын үйл ажиллагаа явуулж хаад амьд гарч ирсэн хамгийн анхны тийм цагаан арьстай хүн гэж явд юм лээ. Тэгэхээр тэр хүний 29 орны хэлийг сурсан үндсэн арга дээр тулгуурлагдсан юм ухаалаг технологитой програм байна. Тэгэхээр энэ яаж ажилладаг вэ гэхээр хүн тус бүрийн хийж байгаа хурд мэдлэг бас чадвартанд тохируулаад нэг хийж байгаа зүйл дээр нь тулгуурлаад хичээл өгöd байна гэсэн үг. Тэгэхээр энд байгаа бүх хүмүүс хийхэд хүн тус бүр өөрсдийн гэсэн дасгал даалгаврыг програмаас авна гэсэн үг.
Англи хэлийг сурахын тулд заавал сургалтын төвд очиод цаг зав зарцуулаад сурах ёстой юу? За сургалтын төвд сурах Burton English төвийн энэ онлайн сургалтанд бас сурах аль нь илүү давуу талтай бол магадгүй бас яг энэ танай төвийн онлайн хичээлд олон хүмүүс хамрагдсан байх тэдгээр хүмүүсийн үр дүнгээс суулцахгүй юу? Тэгэхээр бид нэр өнгөрсөн оны 12 сараас хойш программа маш олон газар очиж танилцуулсан хүмүүстэй уулзсан. Тэгээд ярьдаг одоо асуудаг үндсэн бидний нэг бараг асуулттай болчиход байна л да. Та яагаад англи хэл сурахгүй байна? Сурахад юу тулгараад байна гэдэг тэр зүйлийг бид нэр асуудаг. Тэгэхээр ер нь л одоо бидний уулзсан хүмүүсийн бараг 90-95% нь цаг зав байдаггүй гэж аахгүй. Тэгэхээр магадгүй тэнд нэг сайхан сургалтын төв байж болно. Гэтэл тухайн хүн маань одоо хүссэн ч тэнд очиж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр юу гэж дүгнсэн бэ гэхээр Burton English бол яг л тухайн хүнийхээ хэрэгцээн дээр одоо тулгуурсан яг л нөгөө нэг хүсээд одоо хүлээгээд исэн тэр зүйл юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд одоогийн байдлаар бид нэртэй хамт англи хэлийг сурч байгаа нэг 6000 орчим тийм хэрэглэгчтэй. Тэгэхээр нэг үгээр хэлбэл Burton English-ээр англи хэл сурах юм бол илүү үр дүнтэй байна гэсэн тийм. Нэг жилийн хугацаанд 6000 орчим хүн заасан гэсэн үг тий. Тэгэхээр яг танад бол яг очиод сурах тийм танхимын сургалт бол байхгүй тий. Тийм байхгүй. Зөвхөн онлайнаар ингэ сурна. Одоо мэдээж үр дүн за тэр тухайн хүмүүсийн сурч байгаа байдал бол их нөгөө тухайн газрыг бол тодтогож өгч яадаг л та. Ер нь сурч байсан хүмүүс ер нь ямар юм ярьж байна? Танад одоо нөгөө санал бодлоо ээж илэрхийлээ. Одоо энд сурч байгаа хүмүүст таалагдж байгаа зүйл нь манай энэ платформ буюу тэр програм нь өөрөө их сонирхолтой. Жишээлбэл гэрийн даалгавар за яг үгийн баялгаа сайжрууллаа. Дөрвөн болон унших материалууд авлаа. Тэгээд нэг сонирхогч буюу нэг үзсэн хүнд бол маш таалагдсан зүйл нь манай энэ чөлөөт хичээл байна. Чөлөөт хичээл гэдэг нь юу гэхээр яг өдөр 5 гэрийн даалгавар хийнэ гэдэг нь бидний гол зорилго нь англи хэлийг хүн сурахын тулд давтамж ерөөсөж чухал юм байна л да. Би өөрөө яг үзсэн хүн. Хэрвээ би 3 сарын хугацаанд өдөр тутам давтамжтайгаар баг ч гэсэн хугацаар хамаагүй англи хэлний хичээлийг үзээд яваад байх юм бол үр дүн маш өндөр гардаг. 6 сар яг энэ ирчээрээ 6 сар юм уу 9 сар эсвэл 1 жил явах юм бол би ер нь хүссэн хүнтэйгээ хүссэн сэдвэрээ чөлөөтэй ярилцах боломжтой болдог. Энэ бол ерөөсөө факт буюу баталгаа. Ерөөсөө давтамж байдаг. Тийм учраас энэ програмын гол онцлог нь давтамжийг өгөх буюу тэр хүн өдөрт 30 минутыг зарцуулахад л тэр хүн холдохгүй байх боломжтой. Гэтэл эрчим сургалтууд яадаг гэхээр 1 сар нүдчдэг. Тэгээд тэр хүнээс сарын дараа 2 сарын дараа эргээд юм ярих гэхлээр тэгээ бүх мэдлгүүд нь мартагдсан байх аюултай. Тийм учраас энэний чөлөөт хичээл нь болохоор өшөөлөө сонирхолтой болгохын тулд чөлөөт сэдвэрээ видео материал, аудио материал, эсвэл текст уншаад тэрнийг харах боломжтой. Тэгээд хамгийн сонирхолтой зүйл миний хувьд ч гэсэн маш их таалагдсан нэг зүйл байгаа. Тэр нь болохоор би багасаа нэг зүйлийг их дургуул дээ. Уншчаад мэдхгүй үг таарлтна. Тэрийг слуураас хайх би айгүй дургу байхгүй. Яг бол слуураас хайж цаг алдна. Арай гэж нэг олоод тэгээ нөгөө үгээ олонгууд нэг олон утганд удчихсан. Нэр үг нь тийм, үйл үг нь тийм байдаг. Тэрнээс нь аль нь энэ дээрээ таарч байгаа юм бол гэдгийг бодоход айгүй хэцүү. Тэгээд дараа нь яг нэг 0.5-ын балын харандагаар би ингээд нэг номон дээр ингээд нэг бүрчлэн биччихсэн сандын. Одоо биний тэр номыг харах юм бол баг нэг үг болгон дээр балын харандагаар орчуулж бичсэн байгаа. Айгүй хэцүү. Гэтэл энэ програм дээр болохоор чөлөөт сэдвээр орж ирсэн текстэн дээр уншаа явж итэл эсвэл видео клип үзэж итэл дууных нь үг гараад ирнэ. Үгийг харж итэл нэг мэдхгүй гараад ирвэл би хуруугаараа дээр нь дарахад л болоо. Эсвэл маузаар очиод дарангууд доор нь орчуулан гараад ирнэ. Тэгэл би славар хайх хэрэггүй, дээр нь балын харандагаар бичих хэрэггүй, тэрийг хараад ийм утгатай юмаа гэдэг. Хэрвээ тэр үгээ лавшруулж харъя гэвэл дахиад доотлохын тэр үгнийхэн доор нь сонголт байж байгаа. Google Translate юм уу болор тойл дээр аль нэгэн дээр нь дараад нэмэлт мэдээлүүд авах боломжтой шууд линкээр холбогдсон байдаг. Ер нь өнөөдөр хүмүүс ер нь ярьж байна л да. Англи хэл сурмаар байна гэд ер нь байнга ярьдаг. Бараг 10 жил ярьж байгаа хүн байгаа сураагүй. Маш олон сургалтын төвд явсан. 7 хоногт 2 удаа орохын, 3 удаа орохын гэл. Тэгэл өглөөл яваад идэг англи хэл сурахын сан гэл. Гэтэл нөгөө хүн сурсан юмгүй яваад идэг. Тэгээд хажууд нь ярьж исэн хүмүүс бол сурцсан байдаг гэл ийм асуудлууд байна. Тэгээд өнөхөр түрүүн та ярьжсэн англи хэлтэй хүн болвол бас нөгөө өсөж дэвчгэд бол бас нэгэн боломж нь байна гэдгийг хэлжсэн. Тэр хүмүүст бол бас арай амархан тэгээ нөгөө давтамж гэдэг утгаараа байнгын хэрэгсэн учраас нөгөө сурахад илүү төхөмтэй болол гэж би. Яг үнэ. Нэгэсэнд англи хэлний курс таны хариуд чинь байна гэсэн үг. Байнга би энд чинь цуг явж байгаа л гэсэн үг. Тэгэхээр чин та давтамжаа ашиглаад давтамжаараа илүү их үр дүнтэй суралцах боломжтой. Тэгээд хамгийн том давуу тал нь Наска үнийн саналын талаар хэлэх үү. За тэгээ саяны давтамж гэдэг дээр нэг юм хэлчихэ. Энэ нэг Burton гэдэг хүний 29 орны хэл сурсан үндсэн арга нахгүй юу?
Тэгэхээр өдөр болгоно л нөгөө нэг тухайн сурж байгаа шинэ хэл дээрээ ажилдаг тий тэрийгээ давтдаг байсан. Тэр үндсэн арга нь одоо манай програмд орж ирсэн байх жишээ нь. Тэгэхээр нөгөө нэг 29 орны хэл сурсан тэр туршлага дээрээс л тэр туршлагаар л бид нэр англи хэл сурах гэдэг юм л да. Тэгээд үүний хувьд ер нь бол бас бусад газруудыг бодвол харьцангуй хямд. Тэгээд бас уян хатан тийм үнийн саналыг бид нэр хэрэглэгчтэй санал болгодог. Тэгээд нэг жилийн эрх нь 249 сая төгрөг. Тэгэхээр нэг жилийн хугацаанд их гэж яах вэ? Байгаа. Тэгэхээр 6 сар их гэж байгаа. Нэг хэрвээ туршиж үзье ямар хөө сайт юм бэ гэдэг юм мэдхийг хүсвэл бас сараар нь авах боломжтой. Тэгэхээр жилийн хугацаанд хүн юу сурж болох вэ гэж хүмүүс их асуудгийг. Тэгэхээр хэрвээ хүн өөрөө хичээх юм бол анхан шатнаас гүнзгий шатны нийт 5 төвшин байгаа. Тэр бүгдийг жилийн хугацаанд хүн 249 сая төгрөгөөр сураад англи хэлтэй болчих тийм боломжтой. Нэг ясандаа төрөг хэлжээс тэр хүн дэлхийн хаанч явж болно. Халаасанд нь англи хэл нь явж гин, сургалт нь явж гин, хаанч очсон тэрийгээ сураад авахын боломжтой л гэж байна. Яг тийм. Магадгүй одоо зарим сургалтын төвд сурья гэхэд одоо өдөржин ажиллаж байгаад ядарсан байд юм уу те. Тэгээд 6 цаг тарлаа гэхэд замын төвжрэлд ороод очихсоор оройддаг очоод бас толгойн ажилдгүйч байд юм уу. Тэгээд за хурдан дуусаасаа гэдэг байдлаар тийм үү. Зарим сургалтын төвүүд бол одоо өнжөөд бас нэг ордог учраас маргааш нь одоо хичээл нь орох байлаа гэхэд амжаад за гэрийн даалгавраа бас яарвчлаад хийчихье гэд ямар ч үр дүнгүй бас хийдэг тийм олон хүмүүс байдгаа. Тэгээд хүн хүний сурах арга барил өөр үед юм болов. Зарим махруу хүмүүс бол яг үгээд орчуулад цээжлээд суудаг хаа, зарим хүмүүс чөлөөт байдлаар бас сурахыг хэрхэмлдэг гэдэг те, дуу сонсоод байд юм уу, мэдгүй үгээд сонсоод. Тэгэхээр яг тэр боломжийг нь бас олгосон болов хүн хүний тэр өөрсдийнх нь хүсэл сонирхолд нийцүүлсэн те. Тэгээд тэрнээс гадна замын төвжөлд ороод явахынхаа оронд гэртээ очиод өөрийнхөө бас ганцаараа өөртөө цаг цаваа зарцуулаад сурахын боломж нээлттэй болов. Тэгээ тэр бүх зүйл нь мэдээж манай сайт дээр байгаа. Тэгэд монголчуудын бас нэг онцлог зүйл их ажиглагддаг. Тэр нь юу гэхээр их ичимхэн хүмүүс юм байна. Тэгээд нөгөө нэг кабинетийн сургалт дээр очиод сурыг гэхээр одоо нэг үгийг чангаар уншиж чадахгүй. Хэрвээ буруу уншиж юм бол нөгөө нэг бидний хэлэхээр онгонд орчихно гэж их бодоо. Тэгээд нөгөө нэг өөрийгөө гаргаж өгдөг учраас сайн сурч чаддаггүй. Тэгэхээр манай програм энэ тал дээр одоо хүн болгоноор тусалж чадах тийм нэг хэсэг байдаг. Тэр нөгөө гэхээр үг болгон цаанаасаа нөгөө цэвэр дуудлагаар дуудсан тийм дуудлагатай. Тэгэхээр хүн одоо жихвчээ сонсоод тэрийг одоо хідэн ч удаа хэлээд нөгөө анханаас нь зөв дуудлагаа сурчих боломжтой. Тэгэхээр нөгөө нэг хин нэг үнээс санаа зовоод тэрийг гаргахгүй байх биш те. Магадгүй өрөөндөө хаалгаа цоожлж жоод чөлөөтэйгээр сурах боломжтой. Онлайн хичээл маань байнга шинжлэгдэж байдгүй за хэдэн мянган үгийн сантай вэ? Манайх байнга шинжлэгдэж байдаг. Тэгээ саяхан бид нэр өөрсдөө англи 2 дахь хувилбарыг нь хүлээж аваад ашиглаж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар ерөнхийдөө нэг 7000 гаруй үгсийн сантай. Тэгэхээр ер нь бол англи хэлийг хэлний нэг 7000 гаруй үгтэй байна гэдэг чинь ер нь нэлээд өндөр түвшний англи хэлний мэдлэг. Энд яг суралцах одоо нөгөө нас нь одоо хязгаар жишээлбэл одоо нэг настай хүн сурахад ийм боломж байгаа юу? За тэгээ жоохон хөвгөж гэдэг юм уу? За дээрэс нь онлайн гэхээр нөгөө хүмүүсээс за учрыг нь олох юм болооч гэдэг юм уу? Ийм нэг үрд найз ээж магадгүй шүү дээ. Тэгэхээр энэ хэр хялбархан байж чаддаг. Энэ монголчуудад зориулаад орчуулагдсан учраас маш хялбархан. Та дөнгөж нэвтрхээс ахуулаад дараагийн гудс руу орох гэдэг ч юм уу, эсвэл дараагийн хичээлч гэдэг юм уу, үгсийн сан гэдэг бүх үгнүүд нь монгол хэлээр орчуулагдсан байна. Тэгэд ийм орчуулагдсан сайт байхгүй. Нэгт хоёрт энэ маань өөрөө нөгөө онлайн платформ гэдэг нь бусад програмаас юугаар ялгаатай юм бэ гэхээр хэвшлэн санал болгож байгаа англи хэлний хичээлүүд DVD юм уу CD-н дээр боловсруулсан компьютерд суулгадаг програм байна. Тэр чинь дахиж тэрийг шинжлэх боломжгүй гэсэн үг. А манайх болохоор интернет орчинд байрласан учраас Америкийн хамгийн алдартай, хамгийн найдвартай Microsoft-ийн сервер дээр байрлаж байгаа. Тэгэхээр эндээс гацсан ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн сул талууд байхгүй. Тэгээд дээрэс нь Америкийн тэр компани энийг Бразил улсад нэвтрүүлсэн учраас нөгөө Испани хэлтэй хүмүүс англи хэл сурахад зориулагдаж ажиллаж байдаг. Монгол бас монгол хэлтэй хүмүүс англи хэл сурахад зориулагдаж ажиллаж байдаг. Тэгээд энийг бид тэндээсээ байнга апдейт хийж байдаг. Бас нэг давуу тал нь манай хэрэглэгчид ч юм уу эсвэл одоо бид нар өөрсдөө ямар нэгэн шин санаа гаргаад ч юм уу эсвэл ямар нэгэн жижиг сажиг алдаа илрүүлээд тэрийг мэдээлэх юм бол бид нэр тэр дорн засаж өгдөг юм давуу талтай. Тийм учраас нэгдүгээрт монгол хэл дээр, хоёрдугаарт энэ байнга засагдаж сайжирж яадаг учраас хүмүүсийн насны онцлогийн хувьд бол ерөөсөө бүх төвшөнд боломжтой. Хүүхэд
өөрийнхөө хүссэн төвшөндөө нэгдүгээр курсээс нь курс аваад явчих болно. Оюутнууд сурч болно, настай хүмүүс сурч болно, тэтгэврийн хүмүүс сурч болно. Монгол хэл дээр учраас хүнээс асуух зүйл ерөөсөй гарахгүй амар. Тэгээд хамгийн гол нь нэг төлбөрөөрөө тэр хүн хитэнч курс суралцаж болно. Нэгэсэндээ одоо бол бусад курсууд бол нэгдүгээр курс нь тийм үнэтэй, хоёрдугаар курс нь тийм үнэтэй гэж явж байгаа шүү дээ. Энэ хүн нэг жилийн курсийнхээ эрхийг л авчих юм бол энэ хугацаанд тэр хүн хүссэн курсыг аавна. Одоо манайд Хөсөөл аймгийн нэг сурагч холбогдлогч байгаа. Одоо дөрөвдүгээр курс дээр явж байна. Жил болох хугацаанд хүүхдээ гаргаад декретэндээ гарсан эмэгтэй байсан. Тэгээ би энэ хооронд цаг ашиглаад англи хэл сурах гэдэг манайхаас би яг санаж байна. Нодлон өдийг хамгийн анхны худалдаа авч тарах нэг тийм ээ. Одоо бүр дөрөвдүгээр төвшин дээр явж байгаа. Нөгөө англи хэлний сургалтанд суугч байгаа хүмүүс чинь төвшин тогтооно гэдэг чинь тэрийг яаж тодорхойлох юм? Би нэгдүгээр курс сурах уу, хоёр ч гэдэг юм уу гэдэг явахад. Тийм. Тэгэхээр мэдээж төвшин тогтоох шалгалт байж байгаа. Бүртгүүлээд оронгот тэрийг өгөөд магадгүй нэгдүгээр төвшин алгасаад хоёроос ч юм уу гураас сураад явчих боломжтой. Хэрвээ тех шаардлагагүй би бүр анханаас нь явъя гэх юм бол бас явж болно. Тэгэхээр тэр нь чөлөөтэй. Магадгүй үзэгчид маань сонирхож байгаа болов би одоо энэ Burton English төвийн онлайн хичээлд суралцъя гэж бүртгүүллээ гэхэд өөр давхар хүн ч гэдэм үү тэр хүний одоо кодыг хийгээд ч гэдэм үү суралцах боломж байгаа. Эсвэл нэг хүн зөвхөн өөрийнхөө л суралцах боломжтой юу? Тий, наад чинь бас л байнга асуудаг асуулт байхгүй юу? Одоо жишээ нь байгууллагын дарга хүртэл асууж лээсэн. Манайх ганц хаяг аваад тэгээд бүгдээрээ сурчиж болох юм уу? Тэгэхээр нөгөө програм нь ухаалаг технологитой учраас зөвхөн нөгөө нэг хийж байгаа тухайн нэг хүний л чадварт нь тохирол тэрийг нь л тогтоогоод тэрэнд нь боловсруулж хичээл өгдөг. Тэгэхээр хүмүүс ер нь ингэж асуудаг. Би энд хийгээд тэгээд эхнэр маань тэнд хийгээд хүүхд маань гэртээ хийгээд байж болох уу? Нэг хаягаар шүү дээ, тий. Тэгэхээр нэг талаас нь бодоо. Тэгэхээр нөгөө нэг програм маань төөрөөд алга болчихдог байхгүй юу? Тэгээ юу гэдэг яг тэд нар чинь нэг хүн шиг сэтгэж чадахгүй тий. Тэгэхээр магадгүй араа нэг эхнэр нь гайгүй төвшөнд хийгээд явчих юм бол дараагийнх нь хичээл тэрлүүгөө боловсруулагдаад магадгүй зарим нэг зүйлүүдийг одоо шаардлагагүйгээд үлдээчих магадaltaй байхгүй юу програм ухаалаг. Яг нэг хүн гэрээний даалгавраа хийцэн байтал нөгөө хүнд хийх гэрээний даалгавар орж ирэхгүй. Өдөр 5 гэрээний даалгавар орж ирэл тэр 5-ыг хийчвэл блоклогдчихдаг байхгүй юу. Гэтэл аав нь ч юм уу хийчдэг ээж нь орж хийх юм байхгүй тэрэн дээр нь. Гэх мэт тэр нэг хувь хүндээ таарсан. Яг л одоо нэг Facebook-ийн аккаунтаар орчоод тэр бүлээр ээлжиж ороод байвал ямар байх вэ гэдэгтэй л адилхан л болчиход байгаа. Мэдээж та түрүү хэллээ. Бразил, Испани хэл дээр одоо энэ одоо орчуулагдсан гэж мэдээ Монгол хүний онцлог тохируулаад яг энэ монгол хэлээр энийг програмыг өсгөхөд бол тодорхой хэмжээний судалгаа монгол хүний онцлог болуулаас энэ дээр тусгагдчих чадсан л байна та тийм. Яг үнэ бид нэр энийг орчуулахын тулд тийшээ маш их мэдээлэл материал явуулах хэрэгтэй болсон. Бид нэр хамгийн сайн гэсэн словар буюу одоо толь бичгүүд хамгийн сайн гэсэн нөгөө орчуулагч нараас зөвлөгөө аваад тэр үгийн сонголтын талаар материалуудыг авч явуулсан байхгүй юу. Тэгэхээр тэд нар бол дандаа тэрийг ашиглаж боловсруулсан байна. Гэхдээ бол зүгээр нөгөө Google Translator жишээлбэл хөрвүүлчих юм бол маш их алдаа гардаг. Тийм учраас бид нар аль болох тэр үгийг зөв орчуулах нь аль үгийг сонгох уу гэдэг тал дээр анхаарч материалууд явуулж байсан. Хүмүүс нөгөө англи төрөн би бас ярьжсэн англи хэл сурахсан чи яаж англи хэл сурсан бэ? За яг чамшигл аргаар сурыг гэл дэгдэг шүү дээ. Мэдээж хүний онцлог өөр тэр хүний нөгөө сэтгэл зүй байх хэвээр гэл та түрүүн бас олон газраар явсан гэж таны хувьд яг англи хэлийг ямар сургалтын төвөр шийдэв юм илүү боломжтой сурав? Яг өөрийнхөө энэ Burton English энэ аргаар сурсан уу? Энэ Burton English бол хожуу гарч ирсэн л да. Ерөөсөө сүүлийн нэг жилийн шинэ технологи. Миний хувьд болохоор хамгийн анх 90-ад онд тэр подолын курсэд анх сурч ирсэн цагаас хойш бол би бүх төрлийн гадаад багштай хэлний курс дээр очиж байсан. За дээрэс нь Оросын холбооны улсад очиж тэнцээ олон нийтийн сайн дурын байгууллагад ажиллаж байсан. Тэр хугацаанд Америк хүмүүстэй ажиллаж байсан. Дараа нь аялал жуулчлалын байгууллагад ажилд орсон. Нэгсэндээ суур хэлээ ашиглаад би хөтөч тайлбарлагчийн курс суугаад тэгээд хөтөч тайлбарлагчаар жуулчтай харилцаж байсан. Тэгэд энэ ярианы дадлаг хэсгийг бол яг тэн дээр олж авсан. Анхны тэр үгийн баялаг болон тэр үгийг зөв ашиглаж сурах хэсгийг бол ерөөсөн номноос тэр grammar in use гэдэг Английн Оксфордд гоё ном байдаг. Би тэрийг яг эхнээс дуустал уншаад дасгал ажлуудын балаараа дараа хийж байсан. Гэх мэтээр энэ бүх аргуудыг хэрэглээд сүүлд нь одоо эргээд харахад хамгийн гол нь давтамж байсан. Хэрвээ би урт хугацаа зарцуулсан. Гэхдээ миний тооцоогоор хэрвээ хүн уйхгүй яг 24 цагийг англи хэлээр зарцуулаад явах юм бол 3 сарын дотор тэр хүн бол 1000 үгийн баялагтай болоод хүссэн хүнтэйгээ хүссэн сэдвэрээ ойлголцож чадна. Яг чөлөөтэй ярина гэж бол арай хэлэхгүй байна. Гэтэл танилцсан, юун тухай ярьж байгааг мэддэг болно. Ер нь үндсэн ойлголцох хэмжээнд хүрчин. Тэгээд
хэрвээ тэр хүн ер нь ажил мэргэжлийн чадвартай ч юм уу эсвэл хөдөлж тайлбарлагчийн шийдэх юм хэмжээнд хүрье гэвэл 1 жил ууггүй сурах хэрэгтэй. Тэгэхдээ тасралтгүй давтамж хамгийн чухал. Тийм учраас Burton English-ийн хамгийн гол болгоод байгаа зүйл нь тэр хүнийг илүү тийм давтамжтай болгох зорилготой. Тийм учраас урамшууллын програмтай дээрээс нь гэрийн даалгавар банк өгөөд хийсэн үгүй юу гэдгийг хэлээд яваад байдаг. Сүүлд нь ингээд ороод үзэхээр та тэдэн үг цээжилсэн байна. Таны дөрмийн төвшин тэдэн хувьтай байна. Мөн таны үгсийн баялагын бас гадна нөгөө унших чадвар чинь тэдэн хувьтай байна гэдэг ингээд бүр заалтууд нь гараад ирнэ. Тэрийг нь хянаж байгаа одоо манай хас байгууллагаараа худалдаж авч байгаа хүмүүсийн захирлуудад нь бас нэг давуу талтай. Нөгөө ажилчдын цалингаас нь жоохон мөнгө суудгаад зарим нь байгууллагаас нь төлөөд ингээд авчдаг байхгүй юу? Тэгээд тэдний хамгийн их санаа зовж байгаа зүйл нь тэр хүн үнэхээр тэр хичээлийг хийж гэнэ үгүй гэж санаа зовдөг. Хянаад Тэгэхээр хяналтын системийг бид нар гаргаад өгсөн. Та яшаа ороод за NASA ч юм уу, дорч ч юм уу, дондох ч юм уу ямар төвшөнд явж гин хийж гэнэ үгүй гэдгийг харж болно. Тэрэн дээр нь англи хэлний хичээл рүү энэ хүн өдөрт 1 удаа орж ийн. Эсвэл энэ хүн ойрын 7 хоног ороогүй гэдэг нь гараад ирнэ. Ухаалаг платформ буюу энэ онлайн системийн технологийн давуу тал тэр байна л да. Тэгээд тэр хүний төлөө байгууллагаас мөнгө зарцуулчаад байдаг үр дүн алга чи яагаад сурахгүй гэдэг ярих боломжтой гэсэн үг. Тэгэхээр англи хэл сурах тал дээр за монгол хүний бас чадвар өндөр байдаг гэдэг тэгээд дуудлага байд юм уу цээжлэх тийм оюун ухаан бас өндөр гэж ярьдаг. Тэгэхээр таны хувьд бас энэ олон жил англи хэл сурсан хүний хувьд яг энийг юу гэж хардаг вэ? Би бол тэрийг их үнэн бодиттой зүйл гэж ойлгодог л да. Монгол хэл гэхдээ энэ цаад учрыг нь би юу гэж ойлгосон гэхээр монгол хэл чинь өөрөө хөгжсөн юм байна. Хуурчин бол бид нар яг одоо өнөөдөр өөр монголчууд гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр монгол хэл маань орос хэлний кирилл үсгийг ашиглаад дээрэс нь орсоос их олон үг монгол хэлэнд орж ирсэн шүү дээ. Машин гэдэг үг явж гин, аккумуляторч гэдэг үг явж гин. Тэгэл энэ бүх үгнүүдийг бид нар хэлж заншиж сурснараа бидний хэл өөрөө хөгжөөд тодорхой түвшинд хөгжсөн учраас бид нар одоо гадаадын Япон ч юм уу, Солонгос ч юм уу англи хэлний дуудлагыг цэвэрхэн хэлэх юм боломжтой болсон. Хэл маань өөрөө хөгжсөн юм байна гэж би ойлгосон. Тийм учраас монгол хүнд үнэхээр хэлний бэрхшээл бол их бага. Бид нэр эзэн хичээв заяа хичээнэ гэдэг чинь хүн өөрөө хичээх юм бол бид нар тэр төрөлхийн одоо хөгжсөн хэл нь бол байна. Дуудлага нь болон ойлгох чадвар маш сайн монголчууд байд. Англи хэл маань тухайн хүнийг нөгөө гадаад ертөнцид холбох, гадаад ертөнцид танигдах бас том боломж шүү дээ. Одоо нөгөө төрийн байгууллага за тэгээд нөгөө хүмүүс бол нөгөө гадна орчинд Монгол улсаа төлөөлж байгаагийн хувьд бол бас нөгөө англиар чөлөөтэй яриад одоо тэр төвшөндөө сурцсан байна гэдэг нь тэр үнэлэмж нь бас дээшлээд явах юм боломжтой гэж бас гардаг байх тийм. Тийм үнэн. Хэрвээ хүн өөрийнхөө төрөл хэлнээс дахиад нэг хэлбэлийг мэдж байна гэдэг чинь тэр хүн тэр хэмжээгээр дэлхийд даяар холбогдох боломжтой болж байна л гэсэн үг. Сая дөнгөж манай Наска ихэнд хэлсэн мэдээлэл авах болон гэж танилцахад англи хэл маань өөрөө тийм түгээмэл болцсон. Тэгээд одоо вебсайт буюу интернет орчинд 80% нь англи хэл дээр, компьютерийн баг бас 80% нь англи хэл дээр бүх материал нь боловсруулагдсан байт юм байна. Гэтэл би нэг сэдвээр ямар нэгэн мэдээлэл хайх гэж байгаа бол зөвхөн монгол хэл дээр би интернетэд юм хайхад надад нэг тодорхой хэмжээний мэдээлэл гарч ирнэ. Би тэр мэдээлэлээ тэлье гэвэл англи хэл дээр хайх юм бол тэрнээс хэдэн 100 дахин их мэдээлэл гарч ирнэ. Тэгэхээр би мэдээллийг өшөө илүү их олж авах тусам тэдэш нэ би илүү зөв дүгнэлт хийх боломжтой болж байна гэсэн үг амьдралдаа бол ажил төрөлтэй ч гэсэн. Дэлхийд дахинд одоо энэ олон онлайн сургалтууд байдаг. За Burton English энэ онлайн сургалтад хамрагдсан тэр дэлхийд дахины олон хүмүүсийн сэтгэл ханамж нь бас хэрэг идэм болоо. Тэдгээр хүмүүсийн бас суралцаж чадсан эсгээс нь хамаарч бас Burton English төвийн тэр сургалтын онцлогоос харагдах болоо тийм ээ. Тэгэхээр за Монгол дээрээ л ярэ. Бид нэр түрүү хэлсэн 6000 орчим хэрэглэгчтэй гэдэг. Тэгэхээр одоогийн байдлаар биднэрт ирсэн тийм гомдол өрдөө байхгүй. Танаа сая чинь муу байна ч гэх юм уу те. Эсвэл энэ өрдөө надад англи хэл зааж чадахгүй мэн гэсэн байдлаар өрдөө тийм гомдол ирж байгаагүй. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө бол энэ зүйл дээр тулгуурлаад манай англи хэлний програм маань хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа юм байна. Хүмүүс англи хэлээ сурж чадаж байгаа юм гэдэг тийм дүгнэлттэй байгаа. Урам хайрлсан бас олон хүмүүс байсан болоо тий. Тэдгээр хүмүүсийн үр дүн нь бас ямар байна гэж та бүхэнтэй бас хуваалцсан бол. Тэгэхээр нэг одоо бид нэр тийм хувийн мэйлүүдийг хэрэглэгчдээс авдаг. Тэгэхээр энэ үнэхээр гайхалтай сайт байна. Би танахаар англи хэл сурж байгаа баяртай гэдэг байдлаар бол бид нар бас урмын үг хайрлж тийм мессежүүд мэйлүүд их ирдэг. Тэгэхээр бид нэр бас энэ зүйл дээр их баяртай байгаа.
Манайхаа одоо гадшаа сургуульд явах бол TOEFL-ын шалгалт, IELTS-ийн шалгалт өгнө гэхэд тэдэн төвчнийг сурчаад болол өөрөө хичээж чадах юм бол өгөх боломжтой гэсэн ийм судалгааг бол бас бусад сургалтын төвд өгдөг л да. Яг өөрөө өдөр бүр нөгөө хичээлээ сайн игээд тэр хүн хичээл зүтгэлтэй байх юм бол нөгөө тэр шалгалтуудыг танай хэдвэр курсээс өгөх боломжтой байдаг уу яг тэр судалгаа нь? Манай хөтөлбөрөөр 5 төвшингийн заавал суралцсан байх хэрэгтэй. 5 төвшингийн дараа түрүүний хэлсэн чөлөөт хичээл буюу онцгой хичээлийн хөтөлбөрүүд гэж програм байгаа. Тэр нь 6 дугаар төвшин гэж одоо нэрлэж болох юм да. Тийшээгээ ороод ирэхлээр жинхэнэ IELTS ч юм уу TOEFL шалгалтанд бэлтгэх хэмжээний хичээлүүд болж өгнө гэсэн үг. Тэгээ тийшээ орохын тулд эхний 5 хичээлээр тэр хүн маш сайн байх хэрэгтэй. Тэгээ үгийн баялаг, дүрмүүдийг бүгдээ мэддэг болсон байх хэрэгтэй. Тэгэхээр үзэгчид маань магадгүй өөрсдөө очиод та бүхнээс асууж лавлаад энэ сургалтын онцлогийг нь мэдээд уулзъя гэвэл боломжтой юу, хаана байрладаг вэ? Доор гарч байгаа утсуудаас холбогдох боломжтой. Тийм, мэдээж холбогдоод хүрээд ирж болно. Манай офс болохоор Тэнгис кино театрын хойдолд Orange Plaza гэдэг байдаг. Тэрний 5 давхар 500 нэг тодтойгоо. Тэгэхээр ажлын өдрүүдэд ажлын цагаар бид нарт ирж уулзаад илүү сайн мэдээлэл авах боломжтой гэсэн. Яг одоо өнөөдөр самралтын өдөр учраас хүмүүсээ самраад яг одоо UBS-лээс дээр суугаад харуулсан үзэгчд маань өмнөх одоо мэдээлэл авч чадаагүй гэж магадгүй. Тэгээд бүрд нэг жишийн талаараас тодорхой мэдээллийг зарим үзэгчд өгөхгүй юу? Яг ямар арга дээр суурсан гэдгээс нэг дахиад тодтогож хэлсэн зү. Тэгээд энэ бидний өнөөдрийн танилцуулж байгаа нь Burton English буюу энэ Америкийн нэгдсэн улсад боловсруулагдсан онлайн хөтөлбөр маань Америкийн нэгдсэн улсаас Монголд албан ёсоор зөвшөөрөгдөж орж ирээд 1 жил болж байгаа. Тэгээд энэ хугацаанд бид нэр хамгийн гол давуу тал нь болохоор үнийн хямд хувийг үнийн маш хямд сонголтыг бий болгосон байгаа. 1 жилийн хугацаанд 5 төвшингийн хичээлийг ердөө 249 мянган төгрөгөөр сурах. Нэг сараар авах боломжтой, 6 сараар авах боломжтой гэсэн. Гэхдээ 6 төвшингийн хичээлийг авахын тулд мэдээж 1 сар хүрэлцэхгүй. Гэхдээ тэр нь жоохон үнэтэй. 1 сараар авах юм бол 6 сар юм уу 12 сараар авах юм бол үнийн хувьд бол маш хямд тусч байгаа. Сард үндсэндээ 20 орчим мянган төгрөг төлж ирэх гэсэн үг. Тэгээд тийм хямдхан сургалт бол Монгол одоохондоо байхгүй. Тэгээд энэ өөр ухаалаг платформ дээр суурилагдсан учраас та өөрийнхөө одоо суралцах чадвар буюу авьяасаараа төвшнгөөр өөрөөр хичээл авах боломжтой. Зарим хүн хурдан, зарим хүн удаан сурах боломжтой. Тэгээд өнөөдөр телевиз үзэгчдэд бид нэг сюрприз барих гэсэн юм л да. Яг өнөөдөр одоо бид нарыг энэ бүтэн яг энэ өнөөдрийн хугацаанд бид нар 50% хөнгөлт зарлж байгаа. Тэгэхээр 1 жилийн эрхийг 50% хөнгөлтөөр буюу 249 мянган үндсэндээ 124 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой. Тэгээд яаж энийг худалдаж авах вэ гэвэл одоо дэлгэсэн дор гарч байгаа утсаар үзэгчид маань мессеж бичээд эсвэл шууд утсаар залгаад өөрийнхөө бүтэн овог нэрийг утасныхаа дугаартай үлдээх юм бол манай ажилтнууд нэгд өдөр гэхэд өнөөдөр холбогдсон бүх хүмүүст энэ хичээлийг 1 жилийн хичээлийн эрхийг 50% хөнгөлтөө өгөх боломжтой байгаа. Бүтэн жилийн эрхийг бол 120 мянган төгрөгөөр л авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол бараг 10 мянган төгрөгөөр сард англиас сурч байгаа гэсэн юм байна. Эсвэл 10 мянган төгрөгийн курс сурч байгаа гэсэн үг. Эдгээр хүмүүс маань тэгээд өнөөдөр бүртгүүлсэн байлаа гэхэд хизээнээс бас явах боломжтой болоо. Нэгд өдрөөс. Нэгд өдрөөс ирэх нь нэгдээд тэр хүнд интернет ирэх байх хэрэгтэй. Интернет орох боломж байх хэрэгтэй. Тэгээд компьютер юм уу, интернет холбогддог таблет юм уу, гар утас байх хэрэгтэй. Тэргээр холбогдоод хичээлээ шууд хийж эхлэх боломжтой. Давхар гараар бичих ч гэдэг юм уу, тийм зүйлээ шаардлагагүй. Зөвхөн интернет орчинд байхтаа л тэр хүн бол интернет орчинд байх хэрэгтэй. Өөр дээрээ шууд хүссэн үгнүүдийг тэмдэглэж авдаг боломжтой. Өөрийнхөө цээжлэх хүсэж байгаа үгнүүдээ үүсгэж авах тийм хуудас болон опшн боломжуудтай. Техникийн бүх хөнгөлөлийг хангасан. За нэвтрүүлэг манаас өндөрлөх төгч байна. Сүүлийн асуултыг бас асууя гэж бодлоо. Burton English төвийн цаашдын зорилго нь юу байгаа бол мэдээж маш олон монголчуудыгаа англи хэлний өндөр мэдлэгтэй болохыг зорж байгаа болов уу тийм ээ? Миний амьдралын хувьд би өөрийгөө англи хэлний төвшин миний амьдралыг маш том өөрчлөлт гаргасан гэж үздэг учраас би миний хувийн хүсэл сонирхол болон манай компани хүсэл сонирхол хоёрыг нэгдмэл байдаг. Энэ юу гэхээр бид нар Монгол орныхоо бүх хүмүүсийг л англи хэлжүүлэх хүсэлтэй байна. Гадаадын оронд би явж үзсэн зарим оронд онгоцны буудаар тусч явж байгаа таксиний жолоочоос ахуулаад гудамжинд тааралдаа зам асуухад хийж өгж байгаа залуучууд хөшинч хүн англиар ярьдаг орнууд байна. Түүнтэй адилхан Монгол орн маань тийм л болоосоо гэж бид нар хүсдэг. Тэгэхээр манай компани гол зорилго бол Монгол улсыг англи хэлжүүлэх гэдэг зорилготой. Гол зорилго бол монголчууд англи хэлтэй болох. Дэлхийд хөл нийлүүлэлт алхахад бол өөрийн хувь нэмрээ оруулна гэдэг бас зочд маань татдагч хэллээ. За тэгэхээр энэ өглөө хүрэлцэн ирж үзэгч олонд манаас хэрэгтэй мэдээллийг өгсөн та бүхэндээ баярлалаа. Тэгээд танаа хамт олон цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд телевизэн сэтгүүлийг гал улаан сарны хамт бэлэг болгож байна. Баярлалаа.
За ажлын амжилт. Үзэгч та бүхэндээ Америк нэгдсэн улсаас албан ёсны эрхтэй Written English онлайн сургалтын талаар бас өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгэхээр энэ бол бас дэлхийн олон хүн энэ аргаар сурсан маш одоо хамгийн сүүлийн үеийн технологиг нэвтрүүлсэн ийм арга гэж хэлж болно. Үзэгч та бүхэн бас англи хэлийг сурахаар тэмүүлж байгаа бол Written English төвд хандаж болно. За доорх гарч байгаа утаснуудаар бас дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм а. Тэгэхээр манай өнөөдрийн кофе эзэн нэвтрүүлгийн эхний дугаарын зочноор Written English төвийн Захирал Адьявалт за мөн тус төвийн менежер Насан Болдноор өргөдөө оролцлоо. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авчирч бас амралтын өнөөдөр үзэгчтэй мэдээлэл өгсөн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. За кофе эзэн нэвтрүүлэгтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Хэсэг хугацааны дараагаар шинэ зочинтой иргэд уулзъя.